Номынхон баярыг дэлхийн номын баярлуулж яваад их баярлж байна. Намын ертөнцийн клубын гишүүн Халиун байна. Сайн байна уу? Намын ертөнцийн клубын гишүүн Сүмяд байна. За сайн байцгаана уу? Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би болохоор хоёр дахь удаага намын баярт сандар ажиллаж хийж байгаа ингч өгөр гэдэг хүүхэд байна. Сайн байна уу? Намайг Марл гэдэг. Анхны удаа намын баярт ажиллаж байгаа хүүхэд байна. Сайн байцгаана уу? Намын клубын гишүүн Айдан Жаргалтай. Бас Ислам. Намайг бодит нэгдэг би одоо намын ертөнцийн клубд энэ жил гараа болж байгаа. Сайн байцгаана уу? Би намын ертөнцийн клубын гишүүн Амар Төвшин байна. Сайн байцгаана уу? Сайн дүр ажилтан их хоёр байна. Миний нэрийг Анажин гэдэг. Сайн байна уу? Намайг Ихэс гэдэг. Би ануудаа суулаад төгссөн. За сайн байна уу? Намайг Силэн гэдэг. Би одоо 16-тай. Сайн байцгаана уу? За 34 дахь удаагийн намын баяр дээр автобустай хөтөлбөр дээр хамтарч ажилласан Хүслэн Болор Салун байна. Намайг цогцохоо авахтай Буйнев гэдэг жиргэлэг малчай айлын удам залах нэг хүн байгаа. Би энэ жил анх удаага намын баярт ажиллаж үзсэн Ариун Жаргал байгаа. За энэ жил анх удаага намын баярт оролцоод бас багшин багт миний дор ажилласан сэтгэл хэрэг байна. Сэтгэл бол өндөр байна. Тэгээд анх удаа ажилласан болохоор ч бас айгүй дурсан ч үдээ чадлаа. Тэгээд зээсээ хаалт боллоо. Баг зэрэг жоохон гүнхтэй л энэ яах вэ? Би ардлын ажлууд нэм ихэн болдог гэж үнэхээр бодож байгаагүй. Ер нь бол амар гоё анх удаага ажиллаж байгаа болохоор ингээ гоё хөвгөлтэй тэгээ шинэ хүмүүстэй танилцаад ингээ ер нь бол их хөвгөлтэй. Шинэ хам толонтой уулж бусдад туслах надад их таатай санагцсан. Илүү сайхан зүйл гэх юм бол баг хамт хамтлаараа халуун дулаан үйл ажиллагаа хамтдаа зохион байгуулсан. Тэр нэг гоё болгоцсон. Тэгээд флешмоб тэр их сэтгэл хөдлөж чадсан. Миний хувьд гэх юм бол айгүй туршлага суусан. Тэгээд айгүй тийм хайраар дүрсэн тийм намын баяр байлаа гэж тодорхойлж байна. Энэ жилийн намын баяраар миний хувьд маш их сурсан зүйл ихтэй. Тэгээд бас нөгөө цагдаагийн асуудлаар бас явхад бас ямар хөө эдийн талаар бас мэдэж авсан. Анх удаага явсан учраас бас их сонирхолтой байлаа. Миний хувьд болохоор 2 цаг намын баяр дээр ажиллаж байгаа. Тэгээд юу ч болсон одоо бороо, шоронд тэгээ бүр ингэ ямар ч нөхцөл байдал намын баяраа үргэлжлүүлсээр байгаа нь надад маш их тийм тууштай зан чанарыг одоо суулгасан гэх юм уу. Тэгээд тэр одоо зан чанар дээр илүү суралцсан. Намын баяр бол их гоё баяр л да. Маш олон хүмүүс очдог тий. Шүн мөн ингээл харж агаад сая өстөд намын баяр дээр очиод тэр зохиолч яасан. Би тэр хүнээс гарын үсгийг авсан гэж сонсохоор тий. Би зохион байгуулсан шүү дээ. Би тэр ард нь ажилласан шүү дээ гэж хэдмээр хаяад бас. Яагаад багшин баярыг сонгосон бэ? Амар олон баг байсан шүү дээ. Би ер нь өөрөө амар их ахлах дуртай. Тэгээд хүүхдүүд одоо ер нь тэгэл орчин хүчтэй ажиллах тэгэл заа гэж харсан доо. За байгууллага дээр ажиллах бол ингээд тэр байгууллагын дотоод зүйлд нь ороод тэгээд тэр байгууллагын нүүр царай болж явах нь илүү таалагдсан. Нандин брэнд дээр ажилласан. Тэгэхэд бол ингээд ном зорж байгаа байхгүй юу? Тэгэхдээ ингээд тухайн номыг ингээд илүү сайн ойлгоод тэгээд тэрийгэ хүмүүс илүү ингээд оновчтойгоор илүү тодорхой өгч одоо сурсан гэх юм уу? Тэгээд яг анкада бөглөөд орж ирээд анх багшийн багт гэж найзтайгаа хуваалцсан боловч тэгээд намууд багшийн намыг кодтайлгсан байгаад гараасан байгаа. Би 34 дахь удаагийн намын баяр дээр төв асрыг хариуцаж ажилласан. Намын баярт 4 дахь удаа ажиллаж байгаа. Өмнөх 3 удаа тийм хавал хамгаалалт их төвний хийх ажил хийдэг байсан. Тэгэхэд бусад хүмүүстэй харьцаад ингээд уулсан, дургутсан, аягтай зөг даад явхад бол яг хэсгийг бүгд инээжсэн. Тэр нэг таалагдсан. Миний хувьд намын баярт 2 дахь удаа ажиллаж байгаа. Тэгээд энэ удаа ажиллахдаа гадаад харилцаан дээр ажиллаж ирсэн. Тэгээд гадаад харилцааны ажиллахдаа бол яг өөрийнхөө сурсан хэлээр тухайн улсын хүмүүстэй одоо харилцахтаа ярилцахтаа айгүй баяртай байсан. Тэр бас автобустай аяллаас гадна мөн бүжгийн флашмоб хөтөлбөрийг бас ингээд дэглэж хамтарч ажилласан. Олон хүмүүс хоол тараагаад тэдэнтэй харилцаж ажиллах нь надад их гоё санагдсан учраас би энэ ажил сонгосон.
ангийнхаа охиноос номын баярт ажиллах боломжтой гэдгийг сонсоод бүртгүүлээд номын баярт ажилласан. Номын худалдаа багт нь орж ажилласан. Тэгээд клубийн номын сан захиагаа доор ажиллахдаа маш олон зохиолчдын талаар шинэ мэдээлэлтэй болсон. Ном нь болохоор бидний үүх түүх, соёл, мэдлэг агуулдаг. Би энэ бүхнийг хамгаалахын тулд хариулт хамгаалтын ажлыг сонгосон. Энэ жилийн багшийн багт ажиллаад сурсан зүйл юу вэ? Сурсан зүйл үү? Тий. Сурсан зүйл бол одоо их юм сурсан. Яг багшийн доор ажилладаг багштай байн хаад явна. Асуудал болонтой тусарсан. Тэгэл тууштай хичээгүй байж чадсан. Өөртөө тэгээд мундаг явах боломжтой гэдгийг хэлж чадлаа да. Олон хүмүүстэй ярилцаад илүү олон хүмүүс мэдж байгаа давуу тал гэж би бодож байна. Өмнө нь болохоор туршлагагүйсэн зүйл ерөөдөө олон байсан. Яг ингээд өөрийгөө бэлтгэж тэр одоо хувийн бэтгэлээ базаа өгч юм уу ямар нэгэн байдлаар туршлагагүйсэн зүйл их олонтой байсан. Энэ удаагийн намын баяраараа болохоор одоо юмаа сайн бэлдээд хувийн бэтгэлээ сайн авч яваад тэгээ илүү гоё нээлттэйгээр илүү одоо найзын хүрээгээ тэлж өгсөн. Ер нь бол энд орж ирж ажилласандаа бол маш их баяртай байгаа. Яагад гэвэл би танилын хүрээгээ тэлхээс гадна би гадаад хэлэнд ажилласан бөгөөд гадаадчуудтай тэдний төрлөх хэлээр нь ярьж өөрийнхөө гадаад хэлийг сайжруулсан. Юу болж ингэж анзаарахын тулд талбайг би маш их одоо тойрдог. Тэр бараг нэг өдөрт бараг 50-60 дугаар тойрхонууд илдэг. Тийм учраас тэр үед номын баярын үеэр талбай надад бараг дахиад 50-60 аваад дахиад том болсон юм шиг туулаад бархаагүй юм шиг санагддаг. Тийм учраас юм хариуцлага бол маш чухал шүү л. Бас нэг хариуцлагатай зан чанарыг амар сайн суралцсан. Бүртгэлтэй маш их тийм хариуцлагыг мэдэрсэн. Тэгээ тийм намын баяр болж өнгөрсөн байгаа. Тэгээд маш их зүйл сургаж авсан. Намын баяртаа маш их баярлаа. Тэгээд хамтарч ажилласан хүмүүстээ бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Миний хувьд энэ намын баярыг 3 сүгээр илэрхийлэх юм бол хайр, тэгээд итгэл, тэгээд тууштай байдал гэдэг 3 үгээр үндэхээр байна. Ухаан, баяр хөөр, цонх. Итгэвчтэй тэгээд соёлтой хайр. Эрч хүч, эерэг харилцаа, эрүүл мэнд. За энэ жилийн намын баярыг эцэстэн гэж дүгнэхэд Нээлт хаалт ингээд болсон ярианууд нь болохоор амар гоё байсан. Тэдгээр хүмүүс хоол тараагаад тэдний царайнд гэрэл хүч нэмсэн надад их сайхан санагдсан. Миний амс ургасан ч гэсэн их гоё байсан. Үнээр их халахсан гүйсэн. Тэгээд тэрний хөөдөн ч гэсэн аюу олон шинэ найзууд тавьтай боллоо. Тэгээд түрээгээ хэлээд хэлж чадлаа. Тэгээд Ялангуяа энэ удаагийн номын баяраар ажиллаад хүмүүсийн биеийн хилэмжийг бас аюу их сурсан. Яагаад тэгэхээр одоо очиод юм ярьж байгаа, юм асууж байгаа үедээ ингээ хүмүүсийн ямар хуу хандлага гаргаж байгааг одоо биеэс нь ингээд ажиглаад мэдхийг бол аюу их сурсан байгаа. Тэгээд энэ номын баярт ажилландаа маш их баяртай. Тийм гоё баяр. Гэхдээ тэрний ард гэхдээ маш их ажил явагддаг. Тайсан зохион тайгаа юуны талбай дээр ингээд хаана байршлаа яах вэ? Асраа хаана бариулах вэ? Энэ бүхнийг те улсын юунд муунд очиж одоо батлуулах ч юм уу маш их ажил гардаг хүмүүс ойлгохгүй. Танаа зүгээр ингээд талбай дээр гарч ирээл ийм барьчлаа штэ. Тэгэл бид зүгээр ороод юм зарж байгаа болохоос та нар өөрсдөө юугаар бодсон юм юм тийм байдлаар ханддаг хүмүүс байдаг. Ер нь тэгэл ядарч ирж байгаа хүмүүстэд хэрхэн тухтай байх те бусдад ер нь бол яаж илүү нэг тав тухтай байх тухай л ер нь бол сурч чадсан да. Өнгөрсөн жилээс илүү энэ жилийнхаа аюу тийм гоё болсон гэж бодож байна. Флаш моб маань бид хоёр өөрсдөө дийлсэн болохоор тэгээд бас дараагийн флаш мобыг бас бид хоёр стартаж хариуцж өгч бодъё шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Бусдаараа тэр баярлалаа. Номын баярыг дахиад өргөжөөд маш олон хүнийг хамардаг. Магадгүй манай улс маань номын нийслэл болоосаа гэдэг багшийн маань мөрөөдөл биелээсэ гэдэг талаар аягүй бодож явдаг. Тэгээ энэ номын баярын ард ажилласандаа маш их баяртай байна. Аюулчсан баяртай байна. Баярлалаа. Ийм дандаа ажиллах боломж олгодог тэгээ номын ертөнц төрийн бас байгууллагатай маш их баярлалаа гэж илэрхийлмээр байна. Баяр өөр өндөрлөө. 35 дугаар номын баяраар иргэн уулзлаа. Түр баяртай. Баярлаа.
Баяртай. 34 дахь удаагийн баяр маань үүгээ дуусж байна. Ингээд 35 дугаар номын баяртаа уулзахын өрөөлийг төвшүүлье. Хүүхдүүд та нарт ч гэсэн ийм боломж байгаа. Бүгд их хүрэлцэн гэж заа жаргал инээдгээр хүссэн номоо авахыг хүсэж байна. Баяртай. Номынхон баярыг дэлхийн номын баяр болгож яваад их баярлж байна.